Бас хүн бүр өөр өөрийн өнгөтэй. Яриа бүхэн шинэ өнгө. Зочин бүр өөр түүхийг өгүүлэх Тод өнгө подкаст. Баасан гараг бүр 15 цаг 5 минутаас амьдралыг өнгөлөх цагтай хамт байгаарай. Гэр бүлийн радиотай хамтдаа байдаг эрхэм сонсогч танд энэ өдрийн мэнд хүргэе. Тод өнгө цоо шинэхэн подкастын маань дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиуд сэтгүүлч сэтгэл зүйч Баясаа, за найруулагчаар Цоомоо, өнөөдрийн маань эрхэм хүндтэй зочноор Отгон нэгэр их сургуулийн сэтгүүл зүйн багш, сэтгүүлч, эрх зүйч Дэлгэр цэцэг маань хүрэлцэн ирсэн байна. Ингээд өнөөдрийнхэн тод өнгө болж оролцож байгаа эрхэм зочиндоо энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Таартай ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За маш одоо сонирхолтой ч зочин байгаа. За тэгээд яагаад сонирхолтой вэ гэх юм бол гэр бүлийн радиодоос нэлээд хэдэн жил бид бас хамтарч ажиллаж исэн сэтгүүлчээр мөр зэрэгцээд явж илаа. Тэгээд тэрнээс өмнөх төвх юм бол нэг ангийн сэтгүүл зүйн ангийн оюутнууд байлаа. Сүүлд нь би бас чөлөө авч явж байгаад шавин олж орлоо гэх их олон багшаа байлаа. Дараа нь ажлын хамтрагчид боллоо. Тэгээд одоо ингээд харах юм бол амьдралын найзууд гэдэг тий олон ингээд зүйлээр сэжмээр холбогдсон одоо эрхэм хүндтэй зочин маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд өнөөдөр ямар сэдвээр ярих гэж байгаа вэ гэхээр мэдээж сэтгүүл зүйн салбарын үн цэнийн талаар тэгээд шинэ үеийн одоо медиа салбарын талаар ярихад бэлэн болсон байна. Мэдээж энийг ярихаас өмнө анх сэтгүүлч болсон өг түүхээс л яриаг эхэлмээр байна. Яагаад бас дээг юм аа тий сэтгүүлч гэдэг мэрэгчлийг сонгоод тэртээ их одоо 90-ад онд сурж исэн бэ? Энэ түүхээсээ хуваалцаач. Тэг яг анх болвол одоо сэтгүүлч болно гэж яг 7 дугаар ангиас ол шийдсэн байдгийг. Тэгэхээр би чинь одоо энэ зарим хүүхдүүдийг бодоход мэрэгчлээ хэрд сонгоцсон. Тэгээд энэ сонгох шалтгаан маань юу гэсэн бэхээр ер нь бол ингээл дунд ангиасаа монгол хэл уран зохиолын хичээлдээ илүү сонирхолтой. За тэгэл монгол хэл уран зохиолын маань багш их дэмждэг, зохион бичлэг уралдаанд их идэвхтэй оролцдог, тэргүүлдэг ийм сурагч байж байгаад. За тэгээд телевизээр гарч байгаа ах эгч нарыг хараад одоо энэ хүмүүс шиг ийм гоё мэрэгчлээ ийм хүн болно гэж ингээд одоо толны өмнө ингээл сонингоос ингээл мэдээ харж марж уншдаг тийм хөвгт байсан. Тэгээ яг 7 дугаар ангидаас эхлээд яг эрс шийдэмгийн шийддэг үе маань бол 7 дугаар ангид төгсөөд одоо аймгийнхаа тусланд амраад за тэнд ингээд шүлэг уран уншлага уншаад одоо яруу найрах сэтгүүлч хишиг дорж гэж багшийнхаа одоо нүдэнд өртөөд тэгээ багш маань бол одоо чи ингээд 10 жилээ 8 дугаар ангид төгсөөд Булган аймагт ирэхээрээ ингээд миний дугууланд суралцаарай гэд ингээд гоё дэмжиэд тэгээ би их азтай тэгээд их сайхан тийм сэтгүүлч багштайгаа тэр дунд сургуулийн сурагч байхдаа уулзаад ингээд 9 дугаар ангида хүүхдийн нүд гэдэг өсвөрийн одоо сонинд өсвөрийн сурвалжлагч хийдэг байлаа. Тэгээд багшийнхаа уран өд гэдэг яруу найрах сэтгүүлзийн дугуйланд 2 жил суралцаад ингээд ерөөсөө бүр эртнээс энэ мэрэгжилдээ сонгоо суралцсан. Тэгээ нөгөө 8 дугаар анги төгсөөд ингээд дурсгалын дэвтэр тэр үед чинь бидний үед байдаг байлаа шүү дээ. Ингээд одоо тэдэн жилийн дараа ингээд таарсан чинь чи тийм мэрэгжилдээ тэгээ явж ялаа гэ. Манай ангийнхаа ихнэ нөгөө би мэрэгчлээ эрт сонгоод сэтгүүлч болно, хөтлөгч болно гэж хэлсэн болохоор намайг дандаад 10 жилийн дараа таарсан чинь микрофон барьсан хүн таарсан чинь чи байлаа энэ гээд миний тэр дурсгалын дэвтэр дээр манай ангийнхаа их хүчлэг бичсэн байсан. Бүр төсөөлөд тэгэхээр бүр мэрэгчлээ тэгэхээр бүр эрт сонгоцсон. Тэгэл ингээл 10 дугаар ангиад төгсөөл угаасаа л өөр мэрэгчлийг огт бодоогүй. Ингээл ерөөсөө л сэтгүүлч мэрэгчлийг сонгоод суралцсан. Тэгээ одоогоор тухайн үед бол ингээд Жамин гарын нэрмж дорн дахны эдийн сургуулиуд манай Скватрын Батмунх багш гэж мундаг хүний одоо шав болж тэнд одоо сэтгүүл зүйн ангид илсэн орж суралцаад ингээд сэтгүүлч гэдэг энэ сайхан мэрэгчлийнхээ эзэн болоод өнөөдөр ч одоо ингээд салбартаа ажиллаад сургуулаа төгснөөс хойш баг 20 жил болчихсон л явж байна тий. Тэгэл тухайн үеийн дурсамжийг ингээд бодохоор 10 жилийн оюутны түүхүүд бол айгүй сонирхолтой шүү дээ тий. Би тэр чинь 2 жил нэг ангид одоо сурсан байна. Тэгээ би ч одоо хүүхд мөхтөр алга болц тий. Тэгээд тэр үед ингээд би тэд чи айгүй ихт нөгөө телевизийн нэвтрүүлгийн арын фонд очиж суудаг. Юм л бол Монголын үндэсний телевиз дээр л явж идэг тий. Одоо би тэгэл үчиг хэмнэлийн нэвтрүүлэг байдаг. Үчиг хэмнэлийн зочноор манай ангийнх чих оролцдог байдаг. Маш их оролцдог. Тэгэл гар өргөөл асуулт асуудаг тий. Юм болгонд л маш идэвхтэй явдаг байлаа. Тэгээд 14 онд тэрнээс өмнө 7 онд бол би буцаад сургуулаа төгсөхдөө одоо дэгийн багшаараа телевизийн сэтгүүл зөө гэд маш олон хичээлүүдийг эргээ заадсан. Юу нэг анги оюутнууд байсан шавин болсон багшаа гэд явж илаа тий. Ер нь бол нөгөө сонин тэгээ би чи нөгөө сургуулаа төгсөөд Эрдэнэт рүүгээ очиод телевизтэй 3 жил ажиллаад нөгөө ээж авахын дэр гэрлэгөө очиж байгаа байхгүй. Тэгээд 2005 онд буцаа сургууль маань одоо багшлаач гээд
Тэгээ би чинь 5 онд дүүч оюутан болоод ингээд Улаанбаатарт ирээд одоо буцаад төгссөн сургуультай багшилсан. За ингээд 5 онд багшаалаа явж исэн. Баясаа маань 7 онд 5 онд орж ирсэн. 7 онд төгссөн. Тий. Тэгээ ингээд баясаа ирээд буцаад хоёулаа багшаа болоод хөгжилтэй шүү дээ. Би хоёрын түүх бичүүлийг сонирхолтой гоё тий. Тэгээ ер нь ингээд 5 оноос хойш би буцаад багш болоод одоо 9 10 12 он хүртэл явж байгаад тэгээд 14 онд чи энд гэр бүлийн радиод орсон мэт. Тий. 14 онд ингээд гэр бүлийн радиод орж ирлээ. Тэгээд хамтдаа уран бүтээлгээд маш их хийсэн байгаа. Бид хэд ч маш их төсөл хэрэгжүүлээл тэгэл Монгол эр хүн гээл тий. Тэгэл одоо өхн авахаасаа илүү гээл ингээл дандаа ингээл гэр бүл чигээс нэвтрүүлгүүд хийж илаа. Тухайн үед бол ерөөсөө сэтгүүлчд бол ерөөсөө бужигнуулдаг байлаа тий. Тэгээд дэгийн маань дурсамжинд яг радиод ажиллаж исэн хөгжилтэй хөхтэй анхны эфирт гарч исэн ч гэдэг юм уу тий. Тэр түүхүүдээс хаваалцаач. Тий. Одоо буцаад би нөгөө радиод чинь буцаад ингээд практиктэй хүрээд ирсэн чинь бас л төсөөрсөн байгаа штэ. Буцаад баясаагийнхан шав болсон штэ. Тэгсэн штэ. Хоёр биенийхээ багш болоод тэгээд буцаад радиод орж ирээд баясаач надад дахиад сургалтууд ороод радио ийм онцлогтой. Манай радиогийн одоо чиг шугам бол ийм шүүгээд ингээд дахиад би чинь сургалтанд сууж илаа штэ. Тэгээ 14 онд чинь нөгөө би одоо энэ радиод сэтгүүлч хөтлөгчөөр орж ирээд ингээд бас станыг шижигнсэн үе тэнгийн залуучууд станыг бужигнжсэн үеэлтэй. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд би чи нөгөө нэг багшийн ажлыг бас олон жил хийцэн байжгаад радио орж ийн гэдэг чинь миний хувьд бас нэг шин сорилт болоод байж байгаа. Хэдийн мэржлийнхаа салбарт орж ирж байгаа ч гэсэн бас нэг сорилт болж ирж ирээд. За тэгэл анх шууд эфирт яаж гарч ирэх үү, яаж ирэх үү гэл одоо нөгөө сургалтандаа сууж эхлэхэд л за одоо яаж энэ олон одоо компьютер ганцаараа энэ пульт, микрофон бүх юмаа яаж төвлөрнөө бүх тэгээ зочнолгоо харж ярих хэрэгтэй болдог ингээл бүх зүйл дээр одоо самгарда. Тэгээ нэг хөгжилтэй түүх байна л да. Орж ирээд ээжсэн чинь надад нөгөө шивнэ гэд нэвтрүүлэг. Оройн нэвтрүүлэг тий. Даваа гарагийн 21 цагаас 22 цагийн хооронд шууд хүрдэг. За тэгээ шууд эфирт чинь би орой нөгөө ажилчид харцсан ганцаараа байж байгаа шүү дээ. Тэгээ ганцаараа нөгөө шууд эфиртээ пүүлтэй гээл дуу хөгжмөө тавиал ингээд зочинтойгоо ярилцсан гэдэг. Ингээл байжсэн чинь одоо тухайн үед зочноо яг санахгүй байна. Ямар зочин оруулж исэн анхны дугаарт. Тэгээ нөгөө шууд явж байгаа учраас нөгөө сонсогчдоос шууд утас авдаг. Тэгээ асуулт авдаг. Тэгээд тэгсэн чинь би чи нөгөө за ингэж нэвтрүүлэг маань шууд хурж байгаа шүү. Өнөөдрийн одоо сэдв ийм. За та сонирхсан асуултаа 46 105 4 гэж хэллээ. За тэгэл хэлж байгаа дахиад ингэж ярилцж яснаа. За ингээд та бүхэн 46 105 4 гэж дахиад өөрөө тэргээ анзаарахгүй их гой тод хэлээд байгаа. За ингээд 3 4 хэллээ. За тэгжсэн чи нэг сонсогч утас дугаараар ороод ирлээ тэгснэ. Уучлаарай одоо өөрөө шинэ хүн бололтой ингээд утасны дугаараа буруу хэлээд байна гэх тэглээ. За тийм уучлаарай. За уучлаарай. За 46 105 4 гэ дахиад аваа гэж. Дахиад буруу хэлчихэж байгаа. Тэгээд за энэ маань байнгын сонсогчид надад бас анхаараа зөвлөгөө өгж байгаа юм байна гэж бодчихгоо. Тэгээ шууд нэвтрүүлгээ дуусгачаад нөгөө орой уучраас манай хүн нөгөө намайг хүлээж хагаад авдаг байхгүй юу? Тэгээл орсон чи утасныхаа дугаарыг буруу хэлээд ахын ингээл тэгж чинь. Тэгээ би чам руу ингээ буруу хэлээд ахаар чинь сануулад би утасцсан байхгүй юу гэж бодсон. Тэгээ би чинь нөгөө эхлээ ууралж байгаа юм. Чи одоо намайг өстой ингээд орон даяар өстой ингээ олны өмнө өстой ингээд нөгөө одоо ингээд ичхэвтер байдалд оруулаад ахтай яадгийг мессеж хийхгүй яасан ингээд би чинь жоо ууралж байгаа байхгүй юу? Тэгвэл чи дахин буруу хэлээдсэн байхгүй юу? Тэгэхээр би ингээд сануулж хэлээд мессежийг чи яаж мэдхэвдээ гэд уг нь бол намайг анхаарад ингээд сонссон ба штэ. Тэгээ санаа тавиад залгасан байгаа. Залруулж гисэн. Тэгэхээр тэр анхны тэр сандрал за тэгэл нөгөө нэг кул эдитер бид нар чинь яриануудаа тассаг. За тэгээ шууд эфирт аль дуу хөгжмөө гэдэг 3 зам явдаг штэ. За улаан ногоон шар. За одоо энэ миний би одоо яаж сурна энэ ч одоо юу болоод байгаа юм гээд тэгээд маш их тийм сандарч ирсэн уюуд бол маш их одоо бүр хамгийн санаанд анхны эфирийн тод үлдсэн зүйл тэр байна. Их олон зүйлүүд байгаа л да. Тэгээ манай дэги чи яг нөгөө маш одоо юм зарчимч штэ тий. Тэгэл яалтчгүй одоо гэр бүлийн радио маш олон зочин уурал оруулаад ярилцаал явна. Тэгэл зочид бол заримдаа маш их хоцорно. Тийм бас нэг тийм тий. Тэгэл ирэхэд чинь бас нэг ингээл бид нар бол ингээл хоцрох юм бол уучлаарай та хоцорлоо. Манай эфирийн цаг бол яг л эфирийн цаг тий. Та дараагийн удаа ирээрэй гэл ингээл бид нар шууд ирээг багт нуцтай хэлчихдэг
гэдэг ч юм уу тий. Яг наадахтай ч холбоотой нэг түүх санаанд орлоо. Яг тухайн үед би ингээд өдрийн хөтөлбөр дээр шууд гардаг байсан. Тэгээд нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн цагдаагийн ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар урьдчилан сэргийлэх албатай энэ төр бид нар гэрээтэй ажилладаг байсан шүү дээ. За тэгээд тэр чинь нэг өдрийн цаг дээр ирж зочноор оролцоод одоо нэвтрүүлэгт ордог. За тэгээ байжсэн чинь ингээ хамтарч ажиллаад ихний зочин ирлээ. За тэгээ ихний зочноо би ингээд бид нар чи ерөөсө цаг минут шүү дээ. Эфирийн цаг гэдэг бол маш үнэтэй. 1 минутаар тооцогдно. За тэгсэн чи 10-20 минут болсон. Манай зочин ирдгүү. Тэгээ байжсэн чи яг эфирийн хаалганы цаана зочин маань харагдаад ирж байна. За тэгэхээр би чи нөгөө нэвтрүүлгээ завсарлцгаад байжсэн чинь би ингээд нэвтрүүлэгтээ ингээд оролцох гэсэн юм ахын. Үгүй та хоцорчлоо. Ингээд уучлаарай таны цаг дуусчлаа гэдгсэн чинь. Үгүй ингээд бусад радио оруулаад байдгийн штэ ингээд орчих л да би ирсэн юм чинь ингээд тэгсэн чинь. За уучлаарай манай радио бол дундуур дураараа явдаг радиога. Тийм учраас таныг оруулах боломжгүй гэд. Ингээ яваад гэдэг хэвгүй. За гэд. За тэгсэн чинь дараагийн 7 хоног дахиад нэг зочин цагдаагаас ирж байгаа. Тэгсэн бүр цагийн өмнө баг ирээ суучих. Үгүй та ямар эрт ирээвэ гэдгсэн чинь. Уучлаарай ингээд хоцорох ёстой болохгүй юм байлээ. Тэгээ бид нар ингээд төрүүлж ирэх нь л чухал юм байна. Төрүүлж ирээ зүгээр хүлээгээ суучих гээд. Тэгээ ийм тохиолдолд бол маш их гардаг нөө шууд эфир чинь хариуцлагатай учраас тийм штэ. Тэгээд нэг бол ингээл бэлдэх биш те. Яг зочин ирээл эсвэл өөртөө яг шуудаар цагтаа гараал явна гэдэг чинь тэр цагт нэвтрүүлэг явахгүй байх юм бол эсвэл зочин ирэхгүй байх юм бол маш хүндтэй. Тийм учраас уран бүтээлчдийн хувьд радиогийн бодлогын хувьд тэхээс тарахгүй байсан. За тэгээд хоёлаа тэгвэл цаашаа радиогийнхаа сонин сайхнаас ингээд зөндөө ярьлаа тий. Одоо Отгон тэнгэр их сургуультай яг сэтгүүл зүүн багш. Тэгээ яг одоо нийгэмдэр сэтгүүл зүүн одоо оюутнуудыг сэтгүүлч нарыг мэрэгжлийн хүмүүсийг одоо бэлдэж гаргаж байгаа багш шүү дээ. Тэгээд 19 он хүртэл ажиллав радиодо. 18 он сар тийм шүү дээ. 14 онд ороод 18 оны 11 сарын 17-8 хүртэл ажиллаад тэгээ нэг Отгон тэнгэр их сургуулиас бас сэтгүүл зүүн одоо багш авнаа гэд. Тэгээ манай одоо доктор багш чи одоо тий ингээд Отгон тэнгэрт ингээд CV-гээ өгөөд багш аавна гэдэг наа чи хийгээд үзүүл яасан бэ гэд. Тийм санал 11 сард ирэхгүй юу. Тэгээ тэрнээс бол би чи эндээ ингээд ажиллаа хийгээд явж байгаа шүү дээ. Нэвтрүүлэг уран бүтээлээгээл маш их одоо зарим бид нар чинь бол маш их нэвтрүүлгүүд төслүүд дээр ажиллаад өстой янзын бужигнжсэн. Би бол анх нэрээ хэлэхэд одоо богино долгионы радионуудыг бол яг ийм зарчмаар яг мэрэгжлийн сэтгүүл зүйг ингээд одоо гаргаад ажиллаж яадаг гэж төсөөлөөгүй орж ирээд энд бол үнэхээр одоо гайхсан шүү дээ. Үнэхээр бужигнжээдэг. Яаж тэр одоо нэвтрүүлгийн зорилго төлөвлөгөө гаргаж тэрний чиг шугамаар ажиллаж ингэж явдаг гэдэг юм бэ? Ямар нарийн ажилддаг юм бэ? Өстой үнэхээр бүтээлийг энд одоо өрнүүлдэг юм байна гэдэг зүйлийг бол өөрөө ажиллаад бол мэдэрсэн. Тэгэхээр дотор нь орж ирж ээж бол хүмүүс тэрийг мэдэрж байгаа. Тэгээд маш их үр дүнгуудад хүрж эхэлж ирсэн шүү дээ. Тэгээ ингээ ажиллагаа явж ирсэн. Тэгээ 11 сард ингээд CV-г өгсөн байж байгаад ингээд гинт их сургуулийн багш болоод өмнө нөгөө бас олон жил ажилласан байсан болохоор эргээд гэр бүлийнхний зүгэж гисэн багшаа хийвэл зүгээр юм биш үү энэ төр гээд за тгийгээл гинт ингээл нэг 11 сарын дундуур шийдвэр гаргаад ингээд Отгон тэнгэр их сургуультай одоо очоод сэтгүүл зүйн багшаар эргээд ажиллаад ингээ бас ирээдүйн одоо энэ сайхан мэрэгжлийн эздийг бэлтгэх энэ үйлсэд өнөөдрийг хүртэл ингээд гоё ажиллаа л явж байна. Өнөөдрийг хүртэл за тэрнээс өмнө ингээд бүр намайг 2007 онд төгсгöd хүртэл багш байсан. Одоо ингээд зүгээр ингээд тоолоод үзэх юм бол тий хичнээн одоо сэтгүүлчдийг бэлдэж гаргасан байна. Тэдгээрээс хичнээн хувь нь бас яг ингээд Монголын сэтгүүл зүйн салбарт ажиллаад тий хувь нэмрээ оруулаад одоо нийгмийг соён гэгэрүүлээ явж байна. 5 оноос гэ тооцохоор би одоо ингээд өнөөдөр чи 2006 баг 21 жил баг ингээд сэтгүүл зүйн салбартаа ихэнх цаг хугацаанд дундуур радиод ажилласан 4 жилээр одоо хасах юм бол ингээд 15-6 жил би чинь багш хийсэн биз тийм тэгээд одоо ингээд 2005 онд анх өөрөө юу ч мэдэхгүй 20 гар настай хүүхдэл ингээд багш болох гээд ирсэн байснаас хойш өнөөдөр хүртэл чинь ингээд одоо бас нэлээд цаг хугацаа явцсан. Энэ хугацаанд бас маш олон одоо сэтгүүлчдийг бэлтгэн гаргаад өнөөдөр бас энэ салбартаа манай шавнар маань амжилттай сайхан ажиллаад эхнээсээ ингээд ажил олгогчд болцсон. Эргээд багштайгаа хамтраад ажиллаад явж байгаа нь бол үнэхээр харахалтай байдаг. Яг би нөгөө тоон дүнгээр гаргаж ирж ингээд бодох гэхээр бол нарийн ерөөсө бодож үзээгүй чамайг асуусан чинь ер нь нэг тоо гаргамаар санагдлаа. Тийм юм байна. Яа тэгэхээр нөгөө өөрийн хариуцаж дааж авсан анги гэж байна. За тэгээ мэрэгжлийн багшийн хувьд орж ирсэн курс олгонд хичээл орно. Тэгэхээр чин он алгасахгүй явна. Тэгээд би чин их Монгол дээд сургуультай багшлаа. Араас нь Улаанбаатарын их сургууль багшилж байгаа. Тэгээ Отгон тэнгэрт гээд өнөөдөр 3 дахь их сургуультай багшлаад явж л да. Тэгээд энэ юунаас харахад ингээд одоо ер нь бол нилээд хувь нь бас мэрэгчлэрээ бас ажиллаад одоо
телевиз, радио, сонин, сайтын бүх салбарт л ажиллаж байна. Тэгээд ихэнх нь бол ер нь бол ажил олгогчид удирдах албан тушаалд очсон юм шүү. Тэгээ энэ бол бас их бахархалтай. Тэгээд нөгөө багшийн ажил чи их гоё, нэр хүндтэй. Тэгээ нөгөө багш шав гэдэг зүйл чи их сайхан шүү дээ. Тэгээд үргэлж бахархаал ингээл одоо амралт төгчихсэн ингээл амрах гал ингээл явж гин тий. За үнэхээр одоо олон одоо шавнырыг бол мэдээд байгаа. Тэгээ яалтчгүй тий олон шавнар маань үнэхээр одоо гайхалтайгаар тий ажлыг бол хийгээд явж гин. За тэрнээс гадна би бүр ингээд бүр гой зүйл асуумаар байна. Тэр нь юу вэ гэх юм бол за мэдээж сэтгүүл зүйн багшаар ажиллаад яг одоо мэрэгжлийн сэтгүүл зүйн чиг баримжааг олгохоос гадна тэнд зүгээр нэг юм бүтээлч байдал буюу яг сэтгүүл зүйн багш өөрөө эргээд нэг юм яг тэр нэг сэтгүүлчийн ажиллах орчныг бүрдүүлнэ гэдэг нь юм гой зүйл шүү дээ тий. Отгон дэнгэр их сургуульд би чинь хэдэн онд юм бэ очиод гайхажсэн танаа сэтгүүл зүйн намайг ороод удаагүй байхад ирсэн тий. Нэг ирээч гээд очиод нэг мэдээлэл бэлдээд явж байхад бол бүр ингээд доод давхартаа тий телевизийн студидтэй ингээд радиогийн студидтэй хэрийн баргын сургуульдод байдгүй шүү дээ. Тий гэтэл бүр яг ингээд мэрэгжлийн бүх юмар тоноглогдсон студидтэй ингээд байсан. Тэгсэн саяхан бас ингээд Deutsche Welle Академиас хамтраад Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлтөй хамтраад маш гоё төсөл аваад тэнд одоо ингээд залуучуудыг бүр боддоор тэр оюутны ширээн дээрээс ингээд уран бүтээл нэвтрүүлэг хийх ингээд халуун тогоонд нь буцлах боломжийг олгосон гоё төсөл авсан байгаа шүү дээ. Энэ төслийн талаар бас хуваалцаач. Тийм одоо оюутнуудын сурч хөгжөхөд одоо орчин маш чухал. Тэгээ намайг Отгон дэнгэрийн сургуульд очихтал аль хэдийнэ телевизийн студидтэй, радиогийн студидтэй, за тэгвэр мультимедиа эвлүүлгийн студидтэй гэсэн. Ингээд 3 студидтэй. Тэгээд би ямар сайхан ийм орчинд одооны хүүхдүүд ямар азтай юм бэ? Намайг суралцаж байхад ийм байсан бол би өшөөл илүү хичээл суралцах байсан байх та гэсэн бодолтойгоор очижсэн. Тэгээд хүмүүс ч гэсэн гадны хүмүүс ч гэсэн ирээд одоо телевиз радиогийнхэн чи хэрнэлдэ янз бүрийн зочдоор би чи уурж оролцуулна, оюутнуудтайгаа уулзуулна. Хөөх ерөөсөн муухан телевизээс илүү студидтэй юм биш үү? Ямар гоё юм бэ гэл мэрэгжлийн хүмүүс хүртэл хараад дуу алдж идэг л да. Тэгэхээр манай сургуулийн хүүхдүүдийн хувьд, оюутнуудын хувьд бол тэр практик орчин дээр яг ажиллах нөхцөл нь бол маш гоё бүрдсэн. Тэгээ энэ жилийн хувьд 4 дахь студийнхаа нээлтийг хийсэн. Тэгээд энэ маань ямар учиртай юм бэ гэхэлэр одоо сэтгүүлч гэдэг Монгол улсын ихтэй сургуулиуд, за Монгол улсын их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, соёл урлагийн их сургууль, манайх гээд тэгээд энэ 4 сургууль маань энэ Deutsche Welle агентлагийн төслийг авсан. Тэгээд Монголын хэвлэлийн зөвлөл, өөрчлөлтийн дуу хоолой гэдэг төсөл. Тэгээд Deutsche Welle агентлагаас ингээд одоо энэ олон улсын төслийг аваад тэгээд бид нар энэ 4 сургууль маань энэ төслөө хэрэгжүүлээд энэний төсөл эхлэх гол үндэс бол юу юм л да нөгөөд баримт шалгагч оюутан клуб гэдгийг одоо нээст болоод Монголын баримт шалгах төвөөс одоо энэ сургуулиуд дээр байгуулсан. Тэгээд өнгөрсөн 25 оны намар манай Отгон дэнгэрийн сургууль дээр энэ баримт шалгагч оюутан клубээ байгуулад манай сэтгүүл зүйн оюутнууд маань харагдаад өнөөдөр энэ сошиал дээр болж байгаа мэдээллүүд маань үнэн худал нь маш олноор байна шүү дээ. Хүмүүс чүүлтүргүү хандаад тэгээ энэний маань одоо буруу мэдээлэл үнэн зөв байна уу гэдгийг ялгаж салгах, ийм нягтлан шалгах тийм клуб байгуулагдсан. Тэгээ Монголын хэвлэлийн зөвлөлийн зүгээс энэ клубыг цаашид тогтворжуулах Deutsche Welle агентлагаас тэр ер нь тогтворжуулах, идэвхжүүлэх үүднээс гарант оюутнуудынхаа дунд зарлая гэд ингээд 30,000 еврогийн төслийг зарласан. Тэгээ энэ төсөлд манай сургуулийн зүгээс ингээд оролцоод тэгээд энэ 10,000 еврогийн төслийг авсан. Тэгээ төслийнхээ өрөөнд бол сургуулиуд маань бол юу ч хийж болно. Тэгтээ бас медиа салбар руугаа бас чиглэх ёстой гэдэг ийм чиглэл өгөөд тэгээ бидний хувьд болохоор ерөөсө подкастын өрөөтэй болъё, тоног төхөөрөмжтэй болъё гэж төслөө бичиж өгсөн. Тэгээ энэхүү төслөө аваад оны өмнөхөн төслийн маань мэдээ ингээд шалгарлаа гэдэг мэдээ хамгийн гоё нь яг миний төрсөн өдрөөр ирсэн мэйл. Тэгээд маш миний төрсөн өдөр маш гоё тийм бэлэг сюрприз болж чадсан, маш гоё. Тэгээд ингээд энэ төслөө хэрэгжүүлээд одоо эхний дугаараадаа хийгээд хүргээд өрөөгөө тогтжуулаад сургуулийн зүгээс ч гэсэн гоё дэмжиж оролцоод ингээд явж байгаа. Тэгээд энэ дээр маань оюутнуудад нөгөө би хөтөлбөрөөр шинжилээд подкаст production гэдэг энэ төр хичээл орцсон. Олон улсын сэтгүүл зүйн хөтөлбөрүүдийг харьцуулж хараад тэгээд тэр хичээлээ бараг үзэхээс өмнө манай оюутнууд бараг подкастыг аль хэзээний суралцаад ажиллаад эхнийхээ нэвтрүүлгүүдийг гаргаад одоо ингээд 4 дахь дугаараа энэ төр ингээд бичих гээд ингээд төсөл маань эхэлсэн гоё нэг ийм төсөл авчаад тэгээд орчин нөхцөл нь одоо ч өнөөдөр нөгөө подкаст чинь нилээн одоо хүмүүсийг сонирч जैन ажиллаа хийсэн ч тий ингээл бүх зүйл дээр автобусанд явсан ч тэгэл өөрийн хүссэн одоо мэдээлэл аваад ингээд явж байгаа. Тэгээд энэ цаг үеийг нийлүүлээ бид нар ингээд
энэ хүү одоо студид нээгээд ингээ эхлүүлсэн маш гоё төсөл ирэх жил хүртэл ингээ үргэлжлэн. Ааха. Зүгээр багшаа хийгээл явж иж болно шүү дээ, тий. Ингээ зүгээр ингээ бодохоор багшаа хийгээл хүүхдүүдтэй хичээлээ заагаал явж иж болно шүү дээ. Гэтэл яг энэ тий оюутнуудад юу хэрэгтэй вэ? Бодтойгоор одоо орчин үеийн шинэ үеийн медиа салбар ямар болсон байна? Сэтгүүл зүйн маань ч гэсэн энийг дагаад хөгжих хэрэгтэй. Оюутнууд маань ч гэсэн сурж байхдаа дадлага их боломжтой гэдэг энэ зүйлийг бол гаргаж ирсэнд нь үнэхээр ингээ бахархаад байгаа байхгүй. Тэгээ энэ төслийг аваад хэрэгжүүлээд тент тий нөгөө нэг талтай хүмүүстэй гэдэг чинь өөрөө ажил удахгүй л ажиллаж явж гэж тий нэг талтай ингээд нэг юм бүтээлч байдлаар өөрөө ажиллаудаад олон л ингээд маш их ажил болж байгаа юм бол яг үнэндээ маш их ажил болж байгаа шүү дээ ард нь тий. Яг нөгөө үндсэн хичээлээ сургалтынхаа үйл явдалгааг явуулахаас гадна олон улсын төсөл аваад олон улсаас санхүүжилт авсан учраас маш хариуцлагатай. Тийм учраас одоо энэ ажлаа бас маш хариуцлагатайгаар хийх учраас давхар бас биднэрт үүрэг давхар маавд гэж байгаа. Тэгэхээр илүү одоо хариуцлагатай ажиллах, илүү их суралцах зүйлүүд их байдаг юм байна. Тийм байна. Тэгэхээр Отгон дэнгэр их сургуулийн маань сэтгүүл зүйн техникийн оюутнууд бол бас азтай байна шүү дээ. Ингээ тий тэнд үнэхээр олон гоё юм бодиттой зүйлийг шууд өөрсдөө туршиж үзээд хийж үзээд гар хавна. Тэгэхээр чин бид нар яадаг вүлээ тий нэг хэдэн сар дадлага хийн тий үзэг байлаа шүү дээ бидний үе. Тий бидний үе бол бүрд микрофон барихад хэцүү. За тэгээд би болох арай хожим төгссөн болохоор бас микрофон бариад гүйдэг байж. Би бол үзэг байлаа шүү дээ. Бид нар ч одоо 98-нд оюутан болж орж ирээд тэгээд нөгөө 4-р курстэй радиогийн хичээл амар заяа багш нөгөө радиогийн хичээл ороод Эр 7 гэдэг радио байлаа шүү дээ нөгөө Амбонте одоо их хүнд одоо яг мэржлийн тим Оросын тим одоо бол ингээд баг мэддэхгүй жижигхэн төхөөрөмж байгаад шүү дээ. Цаг үе дагаад нөгөө тоног төхөөрөмжүүд чинь улам л илүү одоо боловсронгуй болоод өөрчлөгдөөл хөгжөөл. Тэгээд тэрэн дээр чинь нөгөө ярилцлага авах гад би ч анхаа их сандардаг байлаа шүү дээ. Одоо тэр анх удаа барьж үзэж байгаа радиогийн мик. Тэгээд сургуулаа дадлага хийгээд 4-р курстэй телевизийн мик барьж үзээд бас л сандраа явж исэн тийм үү шүү дээ. Тэгээд тэрийг харьцуулж бодоход бол одоогийн оюутнууд маань одоо өөрөө л хичээл зүтгэлтэй өөрийгөө дайчилж суралцаж чадах юм бол тэр материалыг бааз орчин нөхцөл бол бүгд одоо хүрэлцээтэй хангалттай бүх зүйлийг бас сургуулиуд ингээд одоо зохицуулаад өгдөг болсон байна шүү дээ. Тэгэхээр маш азтай оюутнууд би ч оюутнууд хэлдэг. Та нар бол азтай цаг үе хөвгтөж шүү. Багшийнхны үед ухаалаг утсан интернет байдгүй байлаа гэж хэлнэ шүү дээ. Сургууль дээр нэг хитэн компьютертэй нөгөөдхөн дээрээ суух гэж алаан болдог тий. Нөгөө Pentium 1 2 гэж яриул одоо хүмүүс гайхалах та. Би анх сэтгүүлч орж төгсөөд бичгийн машин дээр 1-2 жил ажилласан шүү дээ мэдээгээ. Одоо бичгийн машин ярихлаар бас гайхдаг. Тийм шүү дээ. Би гэхдээ бичгийн машин дээр шивдэг байсан шүү дээ бас. Тэгээ бодохоор л тийм одоо гоё хөгжсөн тий хэдхэн жилийн дотор. За тэгээ өнөөдөр Тодонг подкаст маань сэтгүүл зүйн үндсэн шинэ үеийн медиа салбарын талаар Отгон дэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн багш сэтгүүлч эрхцөөч дэлгэр цэцэгтэй ярилцж байгаа. Тэгээ дэгийн маань бол 14 оноос 18 оны 11 сарын хүртэл гэр бүлийн радиод яг л гэр бүлүүдийн төлөө тий уран бүтээл контентуудыг хийж бид эд чи харах өнцөг за тэгээд салал шийдлээ тий өдрийн нандин дотн хөтөлбөр Монгол эр хүн гэл тий за тэгээд хүүхдийн нэвтрүүлгүүд хөрхүүн тухай яриа гэл маш олон нэвтрүүлгүүдийг олон байгууллагуудтай за тэгээд олон нийтийн мэдээллийн цаг гэл явдаг тий дэгээ бол мэдээний мастер радиод бол мэдээний мастер гараад өстө синхронуудыг шуурулж орж ирээд мэдээгээ гээл 14 цагт шууд эфир явдаг байлаа шүү дээ. Тийм бас нэг хөгжилтэй энэ оюутнуудаач би айгуу нөгөө нэг өөрийнхөө сургамжин дээрээс ярьдیں۔ Хичээл дээрээ одоо радиогийн хичээлээ орно штэ. Тэгэхээр миний энэ радиод ажилласан 4 жил бол одоо миний яг тэр онолтой оюутнуудаа хичээл ороход маш их одоо туршлага ойрхон байгаа. Яг тэгэхээр энд хийжсэн суралцсан практик дээр хийсэн зүйл өөрийнхөө хүргэжсэн нэвтрүүлэг уран бүтээлүүдээ оюутнуудаа сонсгоод текст дээр нь ажилуулад радио ийм онцлогтой байсан. За багшийг нь ажиллаж байхад ийм байдаг гэд ингээд тэр маань маш ойрхон байгаа. Эргээд нөгөө хичээл орохоор. Тэгэхээр практик дээр ажиллаж байгаад нөгөө онол руу багшийн ажил руу орохоор маш их төхөмтэй байдаг юм байна. Одоо хэвлэл мэдээллийнхаа салбарт бас нэг тодорхой хэмжээнд ажиллаад үзсэн учраас радио телевизийн хичээл жишээл миний хувьд хамгийн ойрд байт. Эхлээд бол телевизэд нэлээд жил ажиллаж байгаа телевизийн хичээлийн багш байсан тийм. Тэгээ сүүлд болохоор ингээд радиод ажиллаж байгаад одоо сэтгүүл зүйн салбарыг бол тэр жигтэн ингээд заагаад явж штэ. Тэгвэл өнөөдрийн одоо хэмжээнд тийм Монгол улсын маань хэвлэл мэдээллийн өнөөгийн байдал хөгжил дэвшил гэдэг ч юм уу тийм. Тэр зүйл яг багш хүний нүдээр яг энэ дунд нь ингээд буцалж явж байгаа хүний нүдээр бас ямар харагддаг вэ? Одоо сая хамгийн сүүлийн хэвлэлийн өрөөлөнгийн тоон судалгаа гаргасан 30 жилийн хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаа гарч идэг. Тэгэл жил бүр тэрийг харж идэг л да. Тэгээ энэчлийн хувьд бол тэр судалгаагаар Монгол улсын хэмжээнд нэг 50000 одоо орчим инженертэй нэг хэвлэл мэдээлэл сэтгүүлч уран бүтээлчд маань нэг 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монгол улсад байна гэсэн тийм тоон судалгаа. За ялангуяа одоо энэ цаг үетэйгээ уялдаад манай нөгөө сайтын тоо бол жил ирэх тусам нэмэгдсэн байна.
За тэгээ өдөр тутмын сонинуудын хувьд бол бас тоо нэлээд хумигдах тийшээ хандсан байна. Өнөөдөр ч одоо өдөр тутамд гарч байгаа 3 сонинтой уламжлалт болсон байна. Тийм шүү. За гэтэл тий уламжлалт мэдээллийн хэрэгслүүд болох радио, телевиз, сонин гэд одоо өнөөдөр Монголд дэлхийн сэтгүүл зүй үүсэд дэлхийн алдартай сонинууд гарснаас хойш одоо хэдэн зуун жил уламжлалт мэдээллийн хэрэгслүүд маань гарсаар л шүү дээ. Телевиз 100 гаруй жил болсон. Тий радио болвол бас л ингээд 100 гаруй жилийн түүхтэй. За сонины хувьд бол ингээд 300 400 орчим жилийн түүхтэй энэ төргээд ингээд байгаа хгүй. Тэгээ өнөөдөр ингээд энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бидний үед бол одоо маш цөөхөн тоотой байлаа шүү дээ. Телевизийн тоо чинь үндэсний телевиз дангаараа одоо 92 оны хүртэл ажиллаж байгаа 90 онд UBS телевиз чинь ингээл анх байгуулагдаад 96 онд анхны хувийн гэж 25 дугаар сар телевиз байгуулагдал. Тэгэл Eagle нь бол гадаадын хөрөнгө оруулалтаа гэдээ бас 96 онд байгуулагдаад бид нар оюутан байхдаа бол ингээл ердөөний 3 4 хэмжээний тоонд телевиз байдаг. Мөрөөддөг тий. Тэгээд тэр телевизүүдэд хэдэн зуун төгсөгчнөр жил бүр төгсөн тэнд яаж ажиллах уу гэд маш их өрсөлдөөн одоо тийм байлсан үе. За өнөөдөр бол энэ 400 гаруй хэвлэл мэдээлэл гэдэг бол манай одоо энэ 3 сая хүн амтай Монгол орны үед бол өндөр тоолдоо. Тэгээ нэг талаараа бол хүмүүс энэ одоо ийм их хэвлэлтэй байгаад гэл одоо тийм жоохон дургуутсах юм хандлагатай байгаад идэв. Миний хувьд бол бид нар нэг ажил олгогчдыг бэлтгэж байгаа учраас харин ч төгсөгчдийн маань хувьд бол ажлын байр хангалттай одоо хэвлэл мэдээллийн тоо их байх тусмаа яадгийн ингээл одоо боддог байхгүй нөгөө багш нарын зүгээс бол багш хүн чинь тий бас нэг шавь ажилтаа орлоготой байгаасаа гэх. Тэгээ өнөөдрийн хувьд бол ингээд яг манай сэтгүүл зүйг бас янз бүрээр л яриад байна тийм мэрэгжлийн сэтгүүл зүйн нэр хүнд унаад байна. Одоо өнөөдрийн цахим орчин хөгжсөн үед сошиалор бол нэлээ ингээл мэдээнүүдийг одоо худлаа үнэн мэддэхгүй мэдээллүүдийг түгээгээл за зөвхөн тэрэнд ингээл хандлтын төлөө явдаг зарим нэг хэвлэлүүдийг олон нийт маань мэдээллийг төсөөлөө сэтгүүл зүйг төсөөлөөд ийм буруу ойлголттой болсон. Тэр нь яаж анзаардаг вөхөр оюутнууд маань тэгж орж идэх байхгүй. Манай ээж аав намайг сэтгүүлж болгохыг хүсэхгүй байна. Яагаад гэхэлэр чи ийм хэрүүл хийдэг хүн болох нь улас төрчтэй хэрүүл хийдэг хүн болох нь чи ийм хүн болох нь гэд намайг тэгдэг. Тэгэхээр нөгөө эцэгчүүдийн тэр ярианаас юу гэж ойлгож байгаа нөхөр өнөөдөр яг энэ сошиалд явж байгаа микрофон байраал хүний ойноос гүүгээл явж байгаа тийм хүмүүсээр л төсөөлөл хэвлэл мэдээлэл юм аа. Гэтэл өнөөдөр нөгөө мэрэгжлийн сэтгүүл зөө мэрэгжлийн редакц гээд ажиллаа хийгээд одоо мэдээ сурвалжлага өдөр тутамдаа хүргээд та хийж шиг ингээд ажиллаа хийгээд явж байгаа редакцууд зөндөө байгаа шүү дээ. Биод гэр бүлийн хараадаг бол мэрэгжлийн редакц гэж болвол хэлнэ. Яг энэ дотор өөр ажиллаж исэн хүний хувьд бол үнэхээр л тэр одоо сонсогчдынхоо гэр бүлийн сайн сайхны төлөө бүгд өөрийнхөө оюун бодол бүх зүйлээ зориулаад мэрэгжлийн төвшөнд ингээд хүргээд явдаг. Тэгэхээр ийм ажиллаа хийж явж байгаа мэрэгжлийн редакцууд манай шавнард ч байна редакцууд мэрэгжлийн ажиллаа хийгээд явж байгаа. Тэгээ би тэдэртээ хэлдэг та нар ёс зүгээ бариад мэрэгжлийн байгаараа мэрэгжлийн энэ зүйлийг чинь хүмүүс нэг л өдөр ойлгодог болно. Үн цэнэ эзээч алдаж болохгүй зарчим шугамдаа байгаараа л гэл ингээл хаяа нэг редакцаар нь ингээд дайраад гарахтаа хэлээл гардгийг. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд байгаад манай нэр хүнд жоох унаад юм л да. Тэгээ хэвлэл эрхчлөлөөрөө бас нилээд ухарсан бүр 100 гаруй байрлал орцсон байсан. Дэлхийн одоо 180 гаруй орноос. Тэгээ энэ жилийн яг хуу тэр юугаар бол нэг 85 болж урагшлаа гэсэн тоо гараад байгаа. Гэтэ энэ тоон дээр бас эргэлзээтэй л байгаад байгаа. Бид нар нөгөө одоо энэ гаднаас нь харж ингээд судлаад байгаа хүмүүсийн хувьд тэр хэвлэлийн эрх чөлөө Монголд бол хумигдаал ихэнх нь нөгөө улс төрч сэтгүүл зүй хоёр бол холбогдоод байгаа шүү дээ. Манай халаасанд норч. Хөлбөрийн Батар цэвлээ багш хэлдэг байсан. Одоо сэтгүүл зүй болвол ингээд улс төрч хоёр нэг халаасанд орж болохгүй гэж багш хэлдэг байсан. Тэгээ энэ хоёр нэг халаасанд орохороо л болохгүй болно шүү гэд. Уул нь болвол сэтгүүл зүй чинь дөрөвдөг засаглал. Тий өмнөх 3 засаглалынхаа одоо хянаад ард түмэнд одоо төр ард түмний оронд гүүр олоод мэдээллийг нь үнэн зөвөөр түгээгээд ингээд явж явах хэвээр. Тэгээ нэг улс төрчтэйгөө л ойртоод ирэхээр мэдээлэл шудраг бос болоод тэ ингээд ирэх гээд байгаа. Тэгээ энийг ярихаар нөгөө ихэвчлэн би бас нөгөө нэг шамнартайгаа ч асуудیں۔ Тэгэхээр багшаа санхүүжилтийн асуулт, эдийн засгийн асуудал энэ бүхнээс чинь болоод ингээд энэ байдал чи өнөөдөр байгаад байна л гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр энэ нэг том шалтгаан байгаа. Ер нь бол чөлөө твлийн шалгуур бол одоо эдийн засгийн үед бие даасан аль нэгэн нам улс төрөөс ангид байна энэ төргээл олон шалгуурууд байгаа. Эрх зүйн хувьд ч гэсэн одоо бие даасан бас эрх зүйн орчин бүрдсэн байх хэвээр. Харамсалтай нь тэр эрх зүйн орчин энэ бүгд бол Монголд байхгүй байгаад байгаа болохоор нөгөө чөлөөт хэвлэл гэдэг маань байр ухраад байгаа бас нэг гол шалтгаан. Тэгээ энийг бол өгөөд маань нөгөө л эдийн засаг санхүүрүүгэл ярих гэдэг юм байна. Тий тийшгээл чихээс жаргагүй юм шиг харахгүй байгаад нэг хэлэхэд. Тий тэгээд чи бас энэ дотор нь байгаас тэгж харагдаж байгаа. Дотор нь байгаа тий ингээд дотор нь ажиллаж гин бусад хэвлэл мэдээллийн байгууллагуудыг харахаар яалтчгүй. Тэгээ одоо улс төрчид нь өөрсдөө ингээд нэг хэвлэл мэдээллийн байгууллага үүсгээд явцдаг тий. Тэгээд ер нь бүгд өөрсдийнхөө одоо юу гэл ингээд бүгд эзэд олчиход байгаа байхгүй. Тэгэхээр одоо халаасанд нь орохоос яг уу тент нь ажиллаж
хэлж байгаа нөгөө мэрэгжлийн бид нар чинь тэгэл тэнд ажиллахаас явах болох гээд байна тий. Тэгэхээр энийг л ерөөсөө ингэж салгаж ялгаж яах гэж. Тэгээ түрүүнд хэлж байгаа нөө сошиал гэд иргэдийн нөгөө бүр 50% сошиалоос мэдээлэл аваад тэрийгээ бүр баталгаажуулдаггүй гэдэг байгаа шүү тий. Тэгэл үнэмшичдэг, итгэждэг. Тэгээд одоо юу гэдгийг тэгэл тэр онцгой мэдээллүүд одоо шар мэдээнүүд, эсвэл дуйлантай мэдээнүүд, хандлах авах гэдэг мэдээнүүд маань эргээл ялцчихгүй хамгийн хурдан тархдаг мэдээлэл болчиход байгаа тий. Тэр нөгөө мэрэгжлийн зүйл хүрхээр тэр нэг сайн хүрэхгүй мөртлөө яг тийм зүйл хурдан хүрээд идэг. Яг зөв. Одоо наадахын чинь бүгд л ярьдгийг. Одоо нөгөө олон нийт нь тийм болчиход байна л да. Их сенсацтай, хандлттай тийм мэдээнүүдийг маш их хандлт тавьж үзэж уншдаг. Гэтэл тэнд нэг шинжлэх ухааны нээлт болоо, шин зүйл нэглээ, нэг эрдэмтэн юм нээлээ гэдэг тийм гигэн сайхан яг ард иргэдтэй хэрэгтэй мэдээлэл рүү манай хэвлэлийнхэн очиж гэнэ үгүй бол бас асуудалтай байгаа. За энийг ч угаасаа хүмүүс ч хэлдэг. Танай хэвлэлийнхэн сайхан гигэн зүйл рүү ирдэггүй. Дандаа хар бараан зүйл рүү болоод ингээд гараад ирдэг. Жишээлбэл ингээл нэг одоо байр шатлаа, тэнд автомашины осол боллоо гэхэд хамгийн түрүүнд л ирцэн. Хаанаас тэгэл ингээл шууд одоо ч хүн болго уцаа гаргаж ирж бичээл одоо мэдээлэл шууд лайв хийгээл шууд цацчаад нь шүү дээ. Ингээл хүн бүр одоо нөгөө бараг энэ манай сэтгүүл зүйн үүргийг бараг гүйцэтгэх болоод тэрийг нөгөө олон нийт мас чинь сэтгүүл зүй байна гэж бас ойлгох тал байгаа байхгүй юу. Тэгэл эднэр худлаа мэдээллийг түгээдэг, эднэр ингэдэг гэл манай салбарлаа одоо бүх зүйлийг буруутгаж дайраад. Гэтэл энэ мэрэгжлийн чинь үндсийн тэр нийгэмд одоо үнний дуу хоолой болон нийгэмд одоо ард түмний төлөө, эрх ашигын төлөө дуурах ёстой гэл бидний нөгөө сэтгүүл зүйн үүрэг дээр үздэг асуудлууд зөндөө шүү дээ. Мэдээллийн тэнцвэртэй үүрэг нь хин нэгний байр суурийг нэг талыг барихгүй. Тэгээ миний нэг таньд хүн ч хэлж ирсэн. Танаа сэтгүүл зүйн салбар сэтгүүлч чинь одоо ажиллаа хийж чадвал манай нийгэм сайхан байж чадна шүү дээ гэж хэлчихсэн. Тэр надад их ингээд тарих руу их орсон тийм үг. Ерөөсөө л сэтгүүл зүй ажиллаа сайн гүйцэтгэж чадах юм бол энэ нийгмийн асуудал маш хүчтэй зэвсэг штэ. Энд чи одоо манай сэтгүүл зүй гэдэг чинь тэр үзэгний үзүүрт хүний амьдрал байдаг. Хаашин чиглүүлэх үү, нийгэм зөв тийшин чиглүүлээ сэтгүүл зүй дуурахтал тэр мас тэр чигээрэл хөдөлгөж чаддаг одоо тийм хүчтэй мэдээлэл хэрэгсэлтэй. Одоо би өнөөдөр Хотгон тэнгэртээ нэг өдөр ажил асуудал гарлаа гэхэд тэр миний сургуультаар ангидал болох асуудал тий. Гэтэл би оюутнуудаа хэлдэг байхгүй. Манай салбар бол тийм биш үү. Та нар гаргаад ямар нэг алдаа их гарах хэрэг байхгүй. Хүний нэрийг зөв бичигт овгийн зөв буруу бичгээс ахуулаад тий. Хүний албан тушаалыг мэдгээс ахуулаад гэл маш нарийн асуудлууд, маш хариуцлагатай ажил шүү гэдгийг маш их захин л да. Бидний хувьд бол одоо суралцж яхад нь бол ёс зүгээ бариараа, тэнцвэртэй байх зарчмаа хийгээрэй. За хүнлэг байгаарай. Хүнлэг байх зарчим гэж сэтгүүл зүйн хамгийн чухал зарчим байна. Чи ингээд одоо бусдын оронд өөрийгөө тавь. Тэр хүнлэг байх зарчмаа барь. Гэтэл өнөөдөр ингээд сошиал дээр энэ зарчмыг одоо маш их зөрчиж байгаа тохиолдлууд асар их шүү дээ. Хүнийг одоо хитрхи хувийн амьдрал руу дайрч микрофоноо барьж гүүжээ тий. Яриад байвал ингээд бараан тал бол маш их байгаад байна л да. Тэгээ үнэхээр их байна. Тэгээ одоо хэвлэл мэдээллийн салбар, за сэтгүүл зүйн салбар маань сайн сайхан болоосай. Тэ олон зүйлийг бас яг хийгээсэ үзэгний үзүүрээр одоо олон хүмүүсийн амьдрал, нийгэм, эх орныхоо тий за ингээд дэлхийн давцанд ч гэдэг юм уу олон эерэг гой зүйлс хийгээсэ л гэж одоо бид нар энэ салбартад ажиллаж байгааг хүмүүсийн хувьд одоо хүсэж байгаа. Би бол хардаг. Чи хэр хардаг уу? Тийм штэ мэдээж. Тэгээ манай радио ч гэсэн бас яг ингээл хар бараа мэдээллийг түгээдгүү ч штэ тий. Болж л өгвөл бид нийгэм хэрэгтэй тий. Яг одоо бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ямар мэдээллийг түгэж ин бид нар тэнд гүйдэггүй. Харин яг хувь хүн гэр бүл тий тэнд хэрэгтэй мэдээлэл нөгөө сэтгэл зүйн боловсрал нөгөө нэг одоо мэрэгжил талаас нь боловсрал гэдэг ч юм уу тий. Тэгэхээр өнөөдрийн хувьд ч гэсэн яг тэрийг хараад одоо ДГ-гээ энд урьдчилсан Отгон тэнгэрх сургуулийн сэтгүүл зүйн танхим ийм зүйл хийж шүү тий. Одоо яг сэтгүүлчид маань ингэж бэлтгэгдэж шүү. Бас ийм төслийг бас ингэж аваад одоо улсын хувийн гэхгүй сургуулиуд гэсэн ажиллаад одоо оюутан залуучуудыг ийм гоё орчинд ингэж сургах боломж байна шүү гэдгийг харж байгаа байхгүй. Төсөл авна гэдэг чинь бол маш хэцүү ажил шүү дээ. Тэгээ тэр төслийг бичин тий шалгаруултанд ороод за окей тэнцлээ гэхэд цаана нь хийх ажил байна уу гэхээс окей тэр мөнгийг аваад жаргаас очих юм биш байхгүй тий. Тэгэхээр энэ холгоны ардталт ингэж гарна гэдэг чинь үнэхээр бахархалтай. Тэгэхээр одоо нийгмийн маань сэтгүүл зүйч гэсэн яг энэ сайн сайхны төлөө нөгөө нэг дөрвөн үүргээ биелүүлдэг тий байвал ямар гоё вэ л гэж бодож байна. За тэгээ хоёулынхын цаг бас нэлээд өгсөн байна. Тэгвэл одоо ингээд төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд яг одоо подкастууд маань яаж явж байна тий. За тэгээ давхар хажуугаар нь оюутнууд
энэ бие ертөнц гэж хөрхөн үйл ажиллагаа болоод байдаг. 10 одоо ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч хүүхдүүд рүү зориулаад маш хөрхөн одоо тийм мэрэгжил сонголтын одоо сургалт мэдээлэлүүд өгөөд байдаг. Энэ талаар бас хаалцчих. Утгагүй бас ээш болох гэж шүү. Тий. Энэ бие ертөнц гэдэг уралдааныг бол одоо 17 оны хичээлийн жилээс Сотгон нэр сургууль маань намайг орохоос 1 жилийн өмнө одоо зөвхөн тэнхмийн оюутнуудын дунд зохион байгуулдаг байсан. Тэгээд би 18 онд ороод 19-20 оны хичээлийн жилээс Монгол улсын хэмжээнд сэтгүүлч бэлтгэдэг ихтэй сургуулийн оюутнуудын дунд улсын хэмжээ уралдаан болгож зарласан. Тэгээд одоо манай сэтгүүлч бэлтгэж байгаа одоо нэг 5-6 сургууль байна да. Тэгээд энэ сургуулийн маань оюутнууд бүтээлээр оролцдог. За энэ уралдаан дээр маань бол өнөө сайхан шавнар маань дэмжиж оролцсон. Тэгээд одоо радио, телевиз, нийтлэл, фото зургийн шилдэг ийм 5 төрөл одоо шалгаруулдаг. За тэн дээр манай нөгөө ажил олгогчид шавнартайгаа би холбогдно. Одоо өнөөдрийг хүртэл энэ уралдааныг минь ингээд тасралтгүй дэмжиж ажиллаж байгаа. Манай одоо хэвлэл мэдээллийн шавнар зөндөө байна. Тэр салбарт ажиллах эрхийг нь хүртэл оюутнуудад өгдөг шүү дээ. Тэгээд нөгөө уралдааныхаа шагналыг тэд нар маань хурц ирээд тэргүүлсэн хүүхдүүдтэй ажлын байрны урлаг гардаг. Ингээд улсын хэмжээний уралдаан болгоод 18-20 оны хичээлийн жилээс эхэлсэн байжгаад 23 оны хичээлийн жилээс одоо давхар оюутнуудаасаа гадна ерөн сэтгүүлч болох сонирхолтой ирээдүй тийм ээ. Энэ мэргэжлийг ингээд сонгоод суралцах хүсэлтэй төгсөх 12 дугаар ангийн сурагчдыг бас хамруулъя гэд. Ингээд 2 хэлбэртэйгээр одоо зохион байгуулж эхэлсэн гэсэн үг. Нэгөр хэлбэл оюутнууд ч маань оролцсон. 10 жилийн хүүхдүүд маань эссе бичлэгээр оролцсон. Тэнгүүт төрүүлвэл бас их сургуульд эсэх хэрэг. Тий. Тэгээ энэ уралдаанаа бид нар ингээл жил болго ярилцдаг. Тэгээд өнгөрсөн жил болохоор фото зураг ирээлийн уралдаан эссегээр явуулчих. За тэгээд энд маань орон нутаг улс даяар зарладаг учраас улс одоо орон даяар болно. За тэгээ энэ жилийн хувьд бол нөгөө энэ төслөө авцсан. Тийм учраас би чи одоо нүүр бардан төслийнхаа хүрээнд би ертөнц уралдаанаа одоо манай тэнхмийн зүгээс зохион байгуулад. Тэгээд ингээд 12 дугаар ангийн хүүхдүүд маань сэдвээ хүртэл мэрэгжлийн сэтгүүлзээ ба шудраг нийгэм гэж өгсөн. Яг одоогийн хоёлыг ярьж байгаа сэдвтэй ойлцсон. Тэгээ энэ сэдв дээр хүүхдүүд маань одоо бичиж ирүүлсэн. Гэхдээ дотор нь бас сэдв агуулга би цэвлээ багшийнхаа хэлсэн алдарт үг, балд оржгон хэлсэн алдарт сэтгүүлзийн тухай 2 үг дээр эргцүүлэмж хэсгээр өгсөн энэ жилийн уралдаанаа. Тэгээд энэ дээр маань маш хүүхдүүд маань маш сайхан одоо эссенүүдээр 80 гаруй хүүхд 11, 12 аймагаас ирсэн. Тэгээ нийслэлийн дөрвүүдээс. Тэгээ ингээд нэгдүгээр шатандаа бид нар эсээгээ шалгаруулад тэгээд 3 байр уг нь шалгаруулсан гэсэн. Тэгээд маш их эссенүүдэрээ сайн хүүхдүүд ирсэн учраас тусгай байр шалгаруулаад жишээлбэл цэвлээ багшийнхаа хүүтэй холбогдоод цэвлээ багшийн маань мундаг ихтгэл битсэн хүүхдийг тусгай байранд оруулаад тэгээд цэвлээ багшийн хөө сэтгүүлч мөнгөчийн ирж бас ингээд одоо гарын бэлгийг гардуулсан. За манай эргэлт сайт эрхлэгч манай одоо инх март хүрл атар одоо миний анхны шавнарын нэг. Тэгээд эргэлт маань бас энэ уралдааныг өнөөдөр тасралтгүй одоо дэмжиж ажиллаж байгаа сайтуудын нэг. Тэгээ бас тусгай уралдааныг бас шалгаруулж бас ирээл ингээ шагналаа гардуулсан. Тэгээ энэ жилийн маань уралдаан төслийн хүрээнд болсон учраас одоо Монголын хэвлэлийн зөвлөлийн удирдлагууд, Deutsche Welle агентлагийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч нар одоо баримт шалгах төвийн менежерүүд гээд төслийнхөө өрөөнд хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань зочдоор урагдаад ингээ уралдаан маань бас амжилттай сайхан болсон. Тэгээд сэтгүүлч олох хүсэлтэй хүүхдүүд маань надтай ингээд холбогдоод одоо байнга ингээд сошиалор зөвлөгөө мэдээлэл аваад ингээ явж идэг. Тэгээд тэдний эссег уншаад маш их зүйл бодогдсон. Тэгээд Deutsche Welle агентлагийн зүгээс ч гэсэн энэ уралдаан дээр үсэн хүүхдүүдийнхаа эссег одоо маш гоё ингээд олон нийтэд одоо пэйжээрээ олон нийтийн сүлжээгээр гоё төгөөвэл яасан бэ гэдэг тийм саналыг ирүүлсэн байгаа. Тэгээ тэр ажлыг бас бид нар хийгээ явж байна. Тэгэхээр одоо тэгж олон нийтэд одоо шилдэг эссенүүдийг хүргийгээд одоо сэтгүүлзийн салбарынхан маань суралцж байгаа хүүхдүүд энэ төр бас хараасай гэж болсон. Өөр ертөнцтэй өөр өнгө гарч ирж байгаа шүү дээ. Тэгээд дээхийн маань ч өөрөө сайн нөгөө шудраг гэж хэллээ те. Өөрөө ч өстой шудраг хүн шүү те. Ямар ч үед ингээл те яг шудраг байдлаар ингээд яачдаг. Зарим хүмүүсийг нэрэл жоохон хоцроод ирэнгүүт нь аргалаал оруулчих гэж боддог байтал те. Яг л тэр зүйлийг хэлээл ингээл үг таалгаа ингээд цаашаага те. Манай радио чи ийм шүү дээ гэж хэлээл гаргаж. Тэгээ ер нь хоцрохоо болсон шүү дээ. Тэгээ хоцрохоо болж байгаа шүү дээ. Тэгэхээр яг л нөгөө нэг энэ зүйл хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбарт маань ч гэсэн одоо хэрэгтэй байгаад байгаа. Тэгээд яг тийм байдлаар ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн эргээд бас нөгөө маш их дарамтанд байгаад идэг те. Тэр зүйл байхгүйгээр эргээд бас нэг юм гоё болоосаа л гэдэг энэ ерөөлийн үгээр бас өндөрлөе. Цаг маань болцсон байна. Тийм бай. Ямар хурдан юм бэ? Маш хурдан шүү те. Яриа зүйл яриа л гэсэн боловчиг дуусчих. Тэгээ өнөөдөр бас Утган тэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн багш, сэтгүүлч, гэр бүлийн радиод маань бас
4 жил гарan бас яг гэр бүлийн төлөө бас ажилласан сэтгүүлч. Тэгээ сүүлд бас хуулиар эрх зүйн мэргэжлэр тий төгссөн. Тэгээд яг ажиллаа хийнгээ бас хажуугаар нь төгснө гэдгийг бол би ч өсөө зулгаасан болохоор үнэхээр мэднэ тий. Үнэхээр хэцүү байдаг. Тэгэхээр бас яг ийм одоо зүйлийн ард гарцсан байгаа бас өнөөдрийнхээ эрхэм зочноор бас найзаараа үнэхээр бахархаж जैन. Тэгээд ажил амьдралд нь үнэхээр сайн сайхан бүхнийг хүсэн ярив. Баярлалаа. Тэгээд найзаагаа бас энэ сайхан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд радио дээр эргэж ирээд одоо энэ микрофон чихвчээ зүгээд суух мэдрэмж бас маш их гоё мэдрэмж байлаа. Тэгээ одоо би ч нөгөө энэ ажиллаа хийж ийсэн радио телевизэд ажилласан болохоор хаяа найз нас микээ санана штэ. Микрофоноос санана тий. Тэгээ хаяа микрофоноос санахаараа нөгөө сургуулийнхаа радио одоо оюутан радиод ороод бас ярьчихна гэдэг шиг тий. Тэгээ маш их баярлалаа. Тэгээд та нарынхаа бас ажил амьдралд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Баярлалаа. Баярлалаа. За тэгээ өнөөдөр баасан гараг байгаа. Тэгээд сонсогч үзэгч маань бас гэр бүлийнхэнтэйгээ сайхан цагийг өнгөрүүлээрэ. Өнөөдөр Тод өнгө подкаст сэтгүүл зүйн үндсэн шинэ үеийн медиа гэсэн сэдвээр Хотгон тэнгэр их сургуулийн сэтгүүл зүйн багш сэтгүүлч эрх зүйч Дэлгэр цэцэгтэй ярилцлаа. Эфирт баясаа цаамаа хоёр ажиллаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баяр таа. Хүн бүрийн түүх өөр. Гэхдээ тэдний дотор ижил нэг зүйл бий. Тэр юу вэ гэвэл хүн бүр хүсэл, мөрөөдөл, зорилготой. Өнөөдрийн зочны түүх таны дотор хүсэл эрмэлзэл, бодол ойлголтыг өгсөн бол түүнийхээ төлөө ямар нэг зүйл заавал хийгээрэй. Тод өнгө подкаст. 90 секунд. Хүний амьдралд өөрчлөлт авчрах богинохон хугацаа. Зөвхөн 1 минут хагас